Монголыг домнон 8.1 өртөөдөн хөгжиж буй манай ард түмэнд эмнэлгийн төлөвлөрийн тусламж үйлчилгээг үзүүлж гисэн юм. Улсын төсвөөр ажиллах иргэний Европ эмнэлгийг 15 ортогоор тус Улаанбаатар хотын захиргааны даргын 105 дугаар хамтарсан тушаалаар Улаанбаатар гисэн төвтэй ардын эмнэлгийн хэлтсийн үйл ажиллагаа тэр үед байна. Эмнэлгийн нэгж байгууллагч ард түмтэй нэг хамтран ажиллаж цацраг төвийн эмнэлэг тус бие даан гарсан төвтэй эрүүлэг хамгаалах газрын харьяа байгуулсан байна. Энэ үеийн буюу 1960-аас эрүүлгийн ээлжгүй манаа зогсож өөрсдөө нартай үндэслэн нийслэлийн хайр бүхэн амьдралын төлөө цаг наргүй ажилласан та бүхэндээ дэлгэр намрын бэлэгтэй баяр дүүрэн энэ үеийг төвшүүлье. Нийслэлийн эрүүлгийн салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох, Хуамын эмнэлгийн тусламж үйлчлэгч шуурхай чанартай хөгжид анхаарах, орчин үеийн дэвшлэл технологи онгоцны урлагийн нэвтрүүлэх бодлого зорилтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага үүсгэсний 80 жилийн дэвшлүүрэн өнөөдөр тохиолж байна. Одоос удаагүй 12 жилийн дараа буюу 1938 онд Улаанбаатар хотын захиргааны дэргэд хэрүүлэг хамгаалах хэлснээр 5 орон тутаар батлагдаж үйл ажиллагаа эхлүүлсэн нийслэлийн эрүүл мэндийн газар 8 жилийн хугацаанд боловсон хүчний үйлчлэгч чадварсан төлөвийг хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчлэг бүтээлийн нэмэгдсэн энэ байгууллагын цараараа өргөжин тэснийг ихтэн харуулж байгаа билээ. Өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн газар 50 орон тутаар үйл ажиллагаа явуулж, харьяа эрүүл мэндийн байгууллагынтай 26 тус 142 өрхийн эмнэлгээрээ дамжуулан Монгол Улсын хүн амын төлөв буюу статистикийн товараар 5 сая эмнэлгийн хэмж, сувилч, эмнэлгийн ажилтнууд нийтдээ 7000 шахам ажиллагчдаараа дамжуулан хүмүүр айл хүн төрхийн төлөө чармаа хөдөлмөрлж байгааг нийслэлүүд талхан хүлээж авдаг. Хотын заргын зүгээс болон хувь хүний хувьд шаа хүндээ баярын өдөр энэ дээрээс нийслэлийн нэрийн өмнөөс баярлалаа гэдэг үг хэлье.